Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас үндэсний балан хамгаалахын их сургуулийн гадаад хэлний сургалтын төвийн багш Уран Чимэгт Фалм академик Эрдмийн Далуу мод шагналын Хүлэгт Баатар зэргийн одон гардууллаа. Тус шагналыг Наполеон Бонапартын санаачлагаар 1808 оноос олгож эхэлжээ. Уг шагналыг бүгд найрамдах Франц улсын боловсрол шинжилгээ ухаанд гавья байгуулсан эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч болон Францын соёлыг хөлийн чандад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог шагнал юм а. Шагналыг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Себастьян Сүрэн гардуулан өгсөн юм а. Энэ шагнал авахд одоо Францын элчин сайд Себастьян Сүрэн, цэргийн ачаа Сүрэн бус төлөөлөгч Амандин Кросс одоо биеэр ирж гардуулсан явдал надад туйлын хүндэтгэлтэй сайхан санагдаж байна. Энэ шагнал бол өөрөө Наполеон Бонапарт Францын жанжны анх үүсгэн байгуулсан хамгийн анхны эртний одон байдаг. Тэгээд энэ жил Франц хэлд Монгол улсад Франц хэл заасны 60 жилийн ой, эх жил Франц Монголын дипломат харилцаа тогтоосны бас 60 жилийн ой болно. Тэгээд энэ ажлын хүрээнд бас ингэж Франц хэлний багш намайг одоо ингэж их нэр төртэйгээр шагнасан дэх баяртай байна. Тэгээд дашрамт хэлэхэд үндэсний батлан хамгаалагч сургуулийн гадаад хэл сургалтын төвийн жил 50 жилийн ойгоо тэмдэглэн. Тэгэхээр энэ шагнал маань бид бүхний зүгээс сургууль хамт олондоо цаашлах батлан хамгаалах салбартаа өгж байгаа бас бэлэг гэж харж байна. Et c'est important parce que la Mongolie est un Монгол Франц улсын хамтын ажиллагааны гол зорилго нь тусгаар тогтнолын аюулгүй байдлыг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм а. Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын алба хаагчдаас Монгол цэргүүдийн оруулсан хувь нэмэр өндрөөр үнэлэгддэг. Иймд Монгол цэргүүд Франц хэлийг сурснаар хоёр улсын хамтын ажиллагааг улам батжуулж, цаашлаад энхийг сахиулах ажиллагаанд Франц хэлтэй улс орнуудын цэрэг дайчидтай хамтран ажиллаж туршлага солилцох боломж бүрдэж байгаа юм а. Мөн сүүлийн жилүүдэд манай хоёр орны удирдлагууд стратегийн бодлого хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. partager des réflexions. Бүгд найрамдах Франц улсын засгийн газраас олгодог Фалм академик Эрдмийн Далуу мод одонгоор Монгол улсын их сургуулийн багш Буян нэмэх Алтан гүл, Булган Тамир, Европ судлалын тэнхимийн доктор профессор Дорж Дэрмнаар шагнагдж байжээ. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм институт